Sodan bekhin başlığa, avırgın ente hüçülhüg arslana, bayırın adımın adı te arslana, adiya şu arslana, namığın notigiğin boşuğa. Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт номгончуудаа, Монгол улсын аймгийн арслан Мэдгмаагийн ажиахуг арслангийн Бүрэн эрхэт ард Монгол улсын үеийн үед эрхэмлэн дээдэлж ирсэн баяр наадмын нэг бол Монгол үндэсний бүх. Намрын тэргүүн хар мэч сарын 25-ны хөх морин өдөр Номгон нутгийн буурал дэнж дээр Унган нутгийн бүх ажиахугийн арслан цолны мэлалга наадам тэгшвэлэгтэй дэлгэр сайхан эхэллээ. Ардын явсгалын 98 жил өмнө Говь аймаг байгуулагдсны 88 жилийн ойн баяр наадамд урттай сайхан барилдаанаар наадамчин олноо баясгаж Улас аймгийн олон хүчтнүүдийг уран мэх хүчбэрээр цойлон төрүүлж ийхүү хөрх уулын босоо арслангийн мэлалга наадам болох хувийн өрөөл хүртсэн билээ. Батмөх даян хааны мэдээсний 555 жил аймгийн байгууллагын 88 жилийн ойн баяр наадамд манай номгончууд маань урттай сайхан наадаж за соёлын насны түрүүнд Puro magnaag сайхан бүрүүлсэн болов өчигд үхийн барилдаан дээр адиа авсан маань сайхан барилдаж Монгол хүмүүс маань гурав дахь одоо алтан цогтон горын түрэн гарсан байгаа. За ингээд медалын наадмыг албан ёсоор лээж аваад таатайваа. За ингээд Монгол үхийн босоо цагаан хэмэр үргэж өөдөө Монгол нутгийн маань сайхан үсэтэй өрөөдийг өргөн дэвшүүлж сайхан наадмыг өргөё. Мэлалга наадмын талбайн тугийг аймгийн арслан Сүгрийн Идэр сүрэн, аймгийн арслан Даваа цэрэнгийн Бямбад цогт, аймгийн заан Цэрэг самбын Даваа цэрэн, аймгийн цаан Цэрэн норвын Анх баяр, аймгийн начин Гүнчингийн Бачаргал нарын хүчтнүүд хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр мандууллаа. Эр бүр харцхан жигүүрэндээ хүчтэйл байна уу да. Идэр залуу насандан даан чажиггүй явлаа билүү дээ. Ай хөөрхий алдраа минүзээ. Монгол ардын уртын дуу эр бүр харцах игшгэлэнхэн шинхэн арслангийн мэлалга наадам уянгатай сайхан. Аймаг сум орнуудынхаа нэрийг даргаж яваа. Аймгийн арслан ажиахуудын сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын засаг даргын тавын газар, сумын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж танд бас хүндэтгэл үзүүлье. Тэгээд олон эрдэмтэн багш нарын арга барилыг эзэмшиж олон жил ууггүй хөдөлмөрсөний хүчинд энэ жил аймгийнхаа баяр наадамд одоо төрүүлж аймгийн алсын солилцсонд одоо манай гэрүүлийн ус маш баяртай байгаа. Тэгээд ер нь их өөрөө их шатуу хөдөлмөрч ажилдаг юмд бол тууштай зүтгэлтэй ханддаг хүмүүс байгаа. 5 хувьсат компани, болраг компани, аймгийн Номгон сумын нутгийн зөвлөл, сумын иргэдийн хурал, засаг даргын газар болон эдний үйл ажиллагаа дэмжсэн ах トゥ төрөөс садан найз нөхдөд баярсан тасалснаа илэрхийлье. Энэ нутаг бол одоо Монгол улсын хаалгын байдлыг болсон юм аа гэж бодож явдсан юм аа. Тэгээд энэ нутгаас төрөн гарсан алдартай хүмүүс байдаг. Одоо сумын Батмөр маань байж байгаа. Өнөө жил энэ аймгийн баяр наадамд адиахуу маань сайхан барилдаж одоо арслан цолыг хүртлээ. Тэгээд жил улс бэлтгэл сургуульд их сайхан байна гэж хэлж байгаа. Тэгээд адиахуу арслангийнхаа энэ цолны мэлалганд аймгийн оролцож байгаа баяртай овчууд одоо гоём хөгчүүд бас одоо аймгийн талтай хөгчид улсын жолоонд орж сайжлаад бас одоо Монгол үндэсний үгийн одоо дээд цолын хүрнэ хаа гэдэг итгэлтэй байна. Би одоо Баатар Зэхүүгийнх арслаг аймгийн арслагын бас баярын мэлалганд илчээд байж байна. Тэгээд миний Зэхүү бол одоо бүх болж сайхан барилдаж аймагтаа дөрвж арслан болж бидтэйгээ баярлуулж байгаа. Хүүтэй баяр хүргэж байна.
Арслангийн Милалга наадмын ерөнхий зохион байгуулагчаар Номгол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын 5 газар ажилласан бол Батэрдэн даргатай Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Баянмөнх даргатай Өмнөгов аймаг дахь нутгийн зөвлөл, орон нутгийн өмчит 5-7 хувьцаат компани тэргүүнтэй олон компани аж ахуй нэгж хувь хүмүүс иргэд хөдөлмөрчид хамтран ивент хийтгэж оролцсон юм. Шинэ арслан улсын их баяртай байгаа. Энэ жилийн наадам бол бүр их одоо сэтгэл догтлуулсан олон сайхан барилдаан гарсан. Тэрнээ бол ажиог одоо өдөр төрөний барилдаан бол бүр их одоо сэтгэл догтлуулсан сайхан барилдаан болсон. Шинэ арслангийнхаа цолны Милалга наадмыг бас Өмнөгов аймгийн нутгийн зөвлөл, за Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, за нийт ард иргэд 5-7 хувьцаат компаниуд дээр нийлж нөхөө одоо арга хэмжээ ёслолт үйлдвэр зохион байгууллаа. Энэ шинээр төрсэн арсландаа болон Номгон нутгийнхаа нийт ортомд шинэ арслан цолныхаа цолтонтой болсны одоо мэндийг хүргэж баяр хүргэе. Номгон нутаг бол хөчтний өлгийн нутаг юм. Тус сумаас 2005 онд аймгийн баяр наадамд хүчөөрийг илүү үзүүлэн арслан цолны болзлыг хангасан анхны бүх идэр сүр арслан байсан бол түүнээс даруй 10 жилийн дараа аж үйлдвэрийн гавьт ажилтан аймгийн зам Даваа Цэрэнгийн хүү Бямцогт аймгийн арслан цолыг хүртсэн билээ. Харин 2019 онд Номгол сумаас 3 дахь арслан төрсөн нь Адиахүү байлаа. Адиахүү маань Улаанбаатар сайхан наадмаа яаж байна. За Номгон нутгаас аймгийн нөхцөн тэрэн сонгуульч Батграл гэж сайхан махмад хүмүүс байдаг. За тэрэн сонгуульч манай Даваа Цэрэнгийн аймгийн цаастай аймгийн арслан Бямцогт гэж одоо 2000 за 15 онд ингээд төрүүлж аймгаарсан. За одоо манай 19 онд нийт наадамч орондоо нутгийн хаваас материал юмнаас зүйлийг баяр наадмын сайхан мэдээлэл өгүүлээд одоо Адиахүү манаас олон цагаан өчнөдөө үзэж арслан цол аваад Номгон сумаас 3 дахь арслан цолд төрж байгаа. Миний дараа би 15 онд өрөөд 4 жилийн дараа Адиахүү манай арслан цолд төрлөө. Тэгээд болон зүйлтэй байх болтгой. Тэгээд цаашлах нь амьдралын спортын өндөр амжилт хүсье. Баяр наадмын тэмдэглэж байгаа олон нутгийн зөвлөлийн өдөржигүүд 5-7 хувьцаат компанийнхаа эмчтэй програм компани, Осбормер компани хаан дарга өдрлгүүд ярьж байна. Одоо өөрийнхөө ээж болоод за олон сайхан найз нөхөд өгчүүд одоо хүрэлцэн ирсэн байна. Тэдэндээ хандаад юу гэж хэлмээр вэ? Сайхан баяр наадам болж байна. Тэгээд энэ дэндээс бас манай найзууд зөндөө ирсэн байна. Сайхан бүхэн барилдаан сайхан болж байна. Нутгийн зоол маань авах сайхан хүлээж авч баяр наадмын өргөн дэлгэрэнг тэмдэглэж байгаа ахтуу нутгийнхаа зоолонд баярлж байгаа илэрхийлье. Үнээр бас хүчтэй нутаг гэдгийг ингээд дахин нотлоо. Ард түмэн нэг сайхан хүмүүс байдаг. Засвал нэхэд хоёр засвалын магнаа нэхэд хоёулаа улсын алдартай ирж магтаалснаар байдаг. Их сайхан нутаг. Энэ сайхан наадам эдгээр арслан эмчтэй арслан масуултай юм байна. Яагаас энэ гоёчтой амхийн дэвжээ гэдэг энэ сайхан дэвжээнүүдийн өөр суурьтай арслангууд бол Номгон сумын арслангууд байдаг. Тэгээд цаашдаа энэ сумаас улсын цолтод өрөх байх гэж ингэж бэлгшээж байна. Тэгээд наадам сайхан болж байна. Өнөө жилийн бүхийн барилдааныг дараа жилийн наадам хүртэл шагшин ярддаг. Чухамхүү энэ ард түмний эв нэгдлийн дархлаа бол Монгол үндэсний бүх юм. Адиахүү арслан энэ цаг үеийн ховор мэхтэй төрмөл өгөх гэдгийг бүхийн иргэн тойрныхан ийм хэлж байна. Бэлтгэлийг бол яг сэтгэлээсээ хийдэг. Одоо мэхийг бол их сайн давтдаг. Заасан юм сурахтаа бол онцгой тийм авьяастай. Өөрөө бол тухайн барилдааныхаа үеэр бол энэ хүнтэй одоо яаж ярих вэ? Маш хурдан огцсон барилдаан дундаа шийдэж чаддаг гэж би тэгж боддог тийм багш хүний хувьд. Тэр дагууч гэсэн барилдаад амжилт гаргаад ингэ яваад байгаа. Цаашдаа бол жаахан жим маасан сайхан болоод цол авчлаа. Одоо бол амжилт нь бол архих байх гэж бодож байгаа. Цаашаа бүр улам том цолон түрээсэй л гэж бодоод одоо ингэ хараа сууж байна. Би тэр 2012 онд 11 онд байлаа. Анх уулзж байсан. Жохоо хүүхэд. Тэгээд тэрнээс хойш одоо 6-8 жил хамт явлаа да. Баян хамт явж исэн барилдаан, бэлтгэл сургуульд
хамтдаа амьдардаг байсан битэр. Хоёулахнаа байр өстөд амьдардаг байлаа. Тэгээ дүү маань үнэхээр зарчимч л та. Зарчимч бүхэн гондлоо хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Үнэхээр л би хийн энэ бэлтгэл сургалтыг хийн ийм их давтан гэсэн бол яг тэрийг өөр юм болгодог. Тэгээд үнэхээр бүхэн гондлоо хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан өнөөдөр одоо ингээд аймгийн дээд цолонд төрсэн болов уу гэж бодож байна. Аймгийн Арслан Мэдэгмаагийн Ажээ хүүгийн цолны мэлалга наадамд зориулсан хурдан соёлонгийн морины уралдаанд Өмнөг аймгийн Хавангар сумын Харьяат аймгийн Алдарт уяач Түмэн баярын цэгийн төрүүлсэн бол Өмнөг аймгийн Баян уус сумын Харьяат Залуу уяач Мандах эрдний цэгийн аман хүзүүдэж мөн Саарал соёолн нь Айргийн 3-т хурдлаа. Айргийн 4-т аймгийн Арслан цогцсон сумын Харьяат аймгийн Алдарт уяач Будбаатарын Хонгор, Айргийн 5-д Өмнөг аймгийн Номгол сумын Эмгэн Булгогийн Харьяат улсын сайн малчин амар санаагийн хүрэн тусдас хурдалж наадамч олноо баясгалаа. Мэдэгмаагийн Ажээ хүүгийн Арслан цолын мэлалга наадмыг Улас аймаг сумын цолтой хүчтнүүд зорин ирж барилдсанаас Номгол сумын Харьяат аймгийн зан говийн хүчтэн дэвжээ Хавцгаат их хайрхан компани бүх Цэрэн Норвын анх хоёр төрүүлж Говьсөнбөр аймгийн Харьяат аймгийн Арслан Чойр хайрхан компани бүх Батбашрын гончиг тавхай үзүүрлсэн бол Хөрмөн сумын Харьяат Монгол улсын начин Шовдрын Дарханбат Ноён сумын Харьяат аймгийн Арслан Ниманар шөвгөрлөө. Мэлалга наадмын өсвөрийн бүхийн барилдаанд Өмнөг аймгийн Цогцсон сумын Харьяат залуу бүх шинэ уяр төрүүлж Хавангар сумын Харьяат Бат ишиг үзүүлсэн юм. За намайг Цогцсон сумын Харьяат Батрын шинэ уяр гэдэг 5 жил болж байна барилдаад. Ажээгүй Арслангийнхаа цолын медалыг барилдаанд төрүүлсэндээ баяртай байна. Өнөөдөр өрсөлдөөнтэй боллоо. Яг энэ чинь 3 аймгийн бүх барилдлаа 32 цолтой. Улс аймгийн цолтой 32 барилдлаа. Энэ цаг үед барилж байгаа улсын начин аймгийн арслангууд, аймгийн зан, харцаг начингууд бүгд ирсэн байна. Тэгээд үеийнхээ энэ олон сайхан залуучуудтай хүчийг үзэж сайхан барилдаж төрүүлсэндээ баяртай байна. Бас дүүгийнхаа энэ медалганд төрүүлсэндээ үнэхээр их баярлж байна. Ажээ хүү Арслангийн мэлалга наадмын үдшийн цэнгүүн эрхэм модон зочдон урин залж, ёслол төгөлдөр сайхан эхэллээ. Наадмыг зэрэг ирсэн бөхчүүдийн дунд дуучин бөхчүүд тэмцээнийг зохио явуулж, хээгүг үдэсхэн гүндүүг хөдөр эрс, урлаг соёлоор нэгэн үд шамсгалж, чамгүй дуучид гэдгийг харуулж, олон сайхан дууг тайзнан амьлуулан өрсөлдсөн юм. Дуучин бөхчүүд тэмцээний тэргүүн байрыг Хөрмөн сумын Харьяат аймгийн начин Тэнгис эзэлсэн бол Удаах байранд Баяндлал сумын Харьяат аймгийн Харцаг төгсдөлгөөн 3 дугаар байранд Номгол сумын Харьяат аймгийн Ахлах бүхийн засуул Эрдэнэ чулуун шалгарсан юм. Тэгш дүүрэн уйлзийт өдөр Арслан цолны мэлалга наадам хүндлэл хайранд үлгийдүүлсэн. Соёолонгийн тоосонд дарагдсан, газар газрын хүчтүүдийн бараа сүрэнд бахадсан өтгөн сайхан боллоо. Хүчтний үлгийн нутгаас түрэн гарсан хөрх уулын босоо Арслангийн дээлний захыг мушигсан нутгийн ард олны ерөөл буян аривжиж аваргын цолонд дөтлөн хүргэх болтугай.